1-р Коринт 8-ийн 1-ээс эхлээд харуулна. Шүтэнүүдэд өргөгдсөн тахилын тухайд гэвэл бид цөм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог. Хэрв хэн нэгэн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэрээр мэдэх ёстойгоо мэдээгүй байна гэж хэлсэн баг. Коринт чуулганы хувьд энэ Коринт нь гэм нүглэр дүүрэн мөн дээрээс нь астар хийм шүтэнтэй байсан тийм хот байсан баг. Тиймээс божтоор энэ юунд шүтэнд өргөсөн тэр өргөл болгон өргөсөн хонь болон тиймээс амтны махыг юу юм болоо буцаан авчираад яг зах дээр үртэл зардаг байсан баг. Тэр үеийг төсөөлж бодоход тийм баг. Тэгвэл тэр шүтэнд өргөсөн тэр махыг авралыг авсан идэж босхолоо. Босхгүй болоо. Гэ идүүл яах вэ? Өглөө. Хоолны хордлогонд орох болоо. За, энэ дээр штэ идэж болно болохгүй гэдэг тэр яриа үнэндээ гол цөмн биш аахгүй юу? Паул энэ дээр юу гэж хэлсэн бол тиймээс 13 дээр хэлсэнээс тиймээс ах トゥ уг минь бүдрүүлвэл идэх юм ах トゥ уг нь бүдрүүл ах トゥ угаа бүдрүүлэхгүй бол би хизээч дахин мах идэхгүй гэж хэлсэн байгаа юм. Энэ дээрээс бид өхөн энэ Илч Паулын сэтгэлийг мэдэж байна. Паулын зүрх сэтгэл нь штэ ахан дүүсээ гих тэр хайрыг нь мэдэж болохоор байгаа шүү дээ. Коринт чуулганы ахан дүүстэй шүү дээ. Та нар шүтэнд өргөгдсөн дахлыг идэж болно болохгүй гэж тэрээр хэлсэн болов. Энэ дээр 1-р Коринт 8-р бүлэг дээр түүнийг хэлээгүй баг. Яагаад бол? Идэж болно болохгүй гэсэн тэр тушаал зөвлөмжийг тэрээр өгсөн биш. Харин ах トゥ угаа бүдрүүлэхгүй тулд би дахин хизээч мах идэхгүй хэмээн үлгэр дуурайлыг тэрээр үзүүлсэн байгаа юм. Тийм биз? Магадгүй тэр өлсхийн эрхэнд яг хямдхан мах гэдээ аваад идсэн хүн ч байж болно биз? Тэгвэл яг үндэ тэр шүтэн байна уу, юу байна уу? Өргөсөн байна уу, үгүй байна уу? Тэр чухал болоо. Энэ нөгөө чухал биш үстэй, тийм биз? За, Библиэлд махны талаар ярангаа Иерусалим дахь чуулган цуглаад хоригдсон ганц хоёрхан зүйл байлээс. Юу хоригдсон бол 1-дугаарт нь боомлж өгсөн мах гэсэн. Мөн хоёрт нь юу лээ? Цусыг нь идэж болохгүй гэж хэлсэн байж байгаа. Үйлс нам 15 дахь бүлэг дээр гарч байгаа юм. Мэднэ үү? Бусд нь юу юм болоо? Хамаагүй гэж хэлсэн байж байгаа. Гэвч Паул юу гэсэн юм бол энэ дээр өмнөний хэлж өгсөн байгаа юм. За. Тэгээ энэ дээр биш үү? 1-р Коринт энэ 8-1 дээр юу гэнэ? Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр яадаг гинэ? Босгодог гэж хэлсэн баг. Хайр болон энэ мэдлэг аль нь чухал бол? Аль нь чухал байна. За, бодож үзье та. Үндэ бид өхөн Библиэр дамжуулан асар олон үгийг сурсаар байгаа тийм үү? Үндэ манай чуулганы хувьд штэ үг шиг их юм байхгүй бах тийм үү? Үнэнхээр итгэлээр хүчтэй Андреа гэвэл хичнээн олон үгнүүд байна. YouTube руу ороод үзээрэй. Эзний өдөр яг 3 дахын үг, залуучуудын үг, энд тэнтгөө зөндөө үгнүүд байж. Тийм учраас үеүүдийн юм хөгцсөн хэрээрээ жоохон хэцүү байна. Үг бэлдэж тунгаан бодож нэг үг орлоо. Тэгэнгүүт яг нэг үг ороод өөр газар яваад очиод дахиад орлоо. Пастор нөгөө юм ярьж байна. Хаашаа YouTube дээр тавьдаг болцсон учраас. Тэгэхээр үг орлоо. Үг орлоход яг дахиад шинээр үг бэлдэх ёстой. Мэдээж бэлдэх ёстой л доо. Тэгээд заримдаа жоохон харамсалтай санагддаг. Үнэнхээр тунгаан бодоод ахан дүүс маань энэ үгийг сонсоод хүчийг аваасаа гэд бэлдсэн чи яг энийг нэг газар яриад нөгөө газар дахиад орно гэхлээр яг жоохон тэгж бодогдох. Пастор нөгөө юм ярьж байна. Үгээ бэлддэг юм болов? За. Бидний сонссон үг мөн мэдэж байгаа мэдлэг ба штэ. Ямар их бол. За гэхдээ түүнээс илүү чухал зүйл юм болоо. Энэ хайр гэдэг зүйлийг мартаж болохгүй байна. Тийм ээ. Энэ хайргүй мэдлэг нь байна штэ. Ямар аюултай вэ гэдгийг энэ дээр энэ 1-р Коринтын 8 дахь бүлэг дээр хэлж өгч байгаа байхгүй. Мэдээж мэдлэггүй хайр нь ч бас ямар бол аюултай зүйл. За, жишээ аван бодож үзье. Хайргүй мэдлэггүй хайрын аль нь аюултай зүйл бол хоёулаа байстай тийм үү? За, энэ Коринт чуулганы ахан дүүсд мэдлэг байсан болов байгаа гэдгийг Паул хэлсэн байгаа юм шүү дээ. Мэдлэг та нар шүтэнүүдэд өргөгдсөн дахлын тухайд гэвэл бид мэдлэгтэй гэдгээ мэднэ. За, Коринт чуулганы ахан дүүсд мэдлэг байгаа гэдгийг Паул хэлсэн биз? Явж асуудал нь юу байсан бол тэдэнд хайр гэдэг зүйл байхгүй гэдгийг харуулж өгч байгаа.
Энэ хайргүй мэдлэг нь юу юм болоо? Үнэнхээр аюултай зүйл. За. Бозор сүнсэнд мэдлэг байгаа болоо? Мэдлэг байгаа шүү. Магадгүй бозор сүнс Библийг биднээс ч илүү мэдж байгаа. Иесусыг 40 өдөр мацаг орсны дараа Сатан сорьсон мэз. Юугаар сорьсон бол? Хуучин гэрээний Библийн үгүүдээр сорьсон байж байгаа. Тийм биз? Гэхдээ түүнд юу юм бол? Хайр байхгүй үстэй. Тийм биз? Энэ хайргүй мэдлэг нь ямар аюултай вэ гэдгийг бидэнд хэлж өгч байгаа. Хуучин гэрээний нэгэн иш үзүүлэгч Библиэлд гардаг. Иона гэж хүн биз? Ионаг харуул юу юм болоо? Бурхан түүнийг их хот Ниневе руу очин сайн мэдээг тараа гэж хэлдэг. Иона яадаг вэ? Ташиш руу зүхтаад, эсэг тал руу зүхтаадаг байхгүй. Яагаад бол? Шалтгаан юу байсан бэл? Тэрээр Ниневе хотынхны гимшиж аврагдахыг хүсээгүй баг. Яагаад вэ? Түүнд мэдлэг байсан. Ямар мэдлэг байсан бэл? За нэгдүгээрт нь гимнүгэл байгаа бол тэр нь шүүгдэх ёстой гэдэг тэр бодол түүнд байсан баг. Мөн гэтээ Янаг буруутгах арга байхгүй. Ягаад гэвэл бодитоор энэ Ниневе хот нь ямар их гимнүглээр дүүрэн харгас хэрцгий хот байсан бэ? Түүгэн дээр бодитоор гардаг баг. Хүмүүсийг алахдаа хамгийн зэрлэгээр алдаг байсан тийм хот гинэ. Хүнийг жадлахдаа хойноос нурагш амаар нэгт гарган жадалж алдаг байсан. Амар агаж. Арсыг нь хуулж хаяад арсыг нь өвчөөд тийм үү? Монголчуудын хараа шиг тийм турсхийг нь хуулаад мөчийг санжуулаад жинкнээс тэгж алдаг ийм үндэстнүүд байсан баг. Үүнийг хараад Ионаг явж яасан бол үнэнхээр том сорилт байсан мэз. Тийм учраас яах вэ? Ионаг бурхан Ниневе руу очих хэрэг яадаг. Зүхтаадаг үстэй. Зүхтаж явж байгаадаа Иона номыг 4 бүлэг туваадаг тийм үү? Зүхтсан Иона. Чөйлөхд амархан шүү. Хоёр дахь нь юу юм бол залбирсан Иона. Гурав дахь нь юу юм бол тунхагсан Иона. Дөрөв дахь нь юу бол дөрөвдүгээр бүлэг нь ууралсан Ионаг туваахт болно. Гуравдугаар бүлэг дээр Ниневе руу очиод явах. Хоёрдугаар бүлэг дээр том загсны гидсэнд 3 шин 3 өдрийг өнгөрөөгд Иона залбирдаг байсан. Гэтэл яах вэ? Тэр загсан түүнийг далайн ирэг дээр бөөлжин гаргасан гэж Библиэлд гарч байгаа. За 3 дугаар бүлэг дээр 3 өдрийн турш явах тийм том хотыг яасан бэ? Иона сайн мэдээ дараа нь тунхаглан явдаг. Энэ хотыг бурхан удахгүй нөмрөх болно 40 хоногийн дараа. Гэтэл яасан? Ниневе хотын бүгдээрээ хаанаас эхлэн бүгд яасан юм бол тааран хувцс өмсөн гимсэн гэж гарч байгаа. 4 дугаар бүлэг дээр яваад очтолоо. Ионагийн яагаад тэр хууралсан дээр шалтгаан гардаг байхгүй юу? За сансан дээр хальт олж харъя да. Хуучин гэрээний Иона номыг харъя да. Иона 4-ийн 1-ээс 2 дээр ингэнэ. Гэвч үүнд ихэд дургуйцсан Иона уурлаж. За 2 дээр ингэсэн багаж. Эзэндээ залбирч, "Өө эзэн, би нутагтаа байхдаа хилээгүй билүү? Таныг нэгүүлсэнгүй бурхан мөн өрөвч, уурлахтаа удаан, хайр инэрлээр бялхан, гай гамшигыг зөөлрөгч нэгэн гэдгийг би мэднэ. Ийм би Таршиш руу хурдхан зүхтсэн юм аа. Угаасаа та уучлан гэдгийг мэджээс учраас яах вэ? Намайг яах гэж ийш нь авчирваа?" Ингэж уурлаж байгаа биз? Түүнд бурханы талаарх мэдлэг байсан ч Ионад юу байгааг бол энэ хайр байгааг баг. Ямар хайр бол? Бурханы тэр хязгааргүй хайр үстэй. Тийм биз? Ионаг харанга энэ үндэ Ионагийн дүр төрх нь бидний нэг талаас бидний дүр төрх гэж хэлж бол. Тийм биз? Иона энэ үед яагаад яасан унсан бол? Ямар үгэн дээр унсан бол? Эзэн хэлсэн биз? Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрлаа. Та нарыг хавчигчдын төлөө залбираа гэж хэлсэн биз дээ. Эзэн энэ Иона Ниневе хотыг өгсөн бол тэгэхэд эзэн чи эрэндийн бот өрөвдөж байдаг чиний арчлаагүй ургуулаагүй шөндөө ургаад шөндөө устж өгөө болсон эдшүүд. 11-ийг хамтдаа уншийда 4:11. Тэгвэл би их хот Ниневег баруун зүүн гараа ялгаж мэдэхгүй 120 мянга гаруй хүнийг бас тэр олон амьтдыг өрөвдөн тэдэнд санаа зовхгүй гэж эзэн айлтав. Эзний сэтгэл нь ямар байсан бол? Хичнээн хорм боловч яах вэ? Тэр хотыг ч эзэн хайрлсан биз дээ. Тийм биз? За. Бид хүнч тэр ийм сорилтонд орчвол миний мэдлэг нь чухал болов, хайр нь чухал болов. Манай нэгэн ах надад
аяга бэлгэлсэн байхгүй юу? Бэлэг юм уу, дарамт юм уу? Харсан энэ дээр нь пастрийн жор гинэ. Итгэл, найдвар, хайр, төвчээр хамгийн чухал нь гэсэн чинь итгэл нь 110% байх ёстой гинэ. Жохон буруу бодсон болов уу гэж. Хайр нь 110 байх ёстой гэж. Мэдээж итгэл мэдлэгч гэсэндээ чухал ах тийм үү? За. Явын 3 найз яасан бэлээ? Явыг хайрлсан биш. Тэднийг яасан бол түүнийг зэмлсэн гэж Библиэлд гарч байгаа юм. Явын тэр 3 найзад нь мэдлэг байсан ч яасан юм бол тэдэнд хайр байгаагүй байх. Тэд явыг тайлхруулахаас илүүгээр юу юм бол энэ бүхий л зовлон зүдгүүр нь гимнэ хүлээс болон чамд ирсэн юм хэмээн буруутхан зэмлсэн биз дээ. Хаяа барилгын ажил ингээ жаахан бэртүүл яах вэ? Сагилгажуул тавлаа гэнэ тоглоом шоглоом болгоод ярьд. Тэгээ жаахан бодож үзэх ёстой юм шиг үнэндээ. За. Өнгөрсөн байна уу? Түүний урд эзний өдөр байна уу? Антиох сургаалтаар би асуусан. За. Гудамжаар гэрээсээ гарч яваад худлаа ярьчлаа. Худлаа ярьчээд гудамжинд явж байгаа машин мөргүүлчлээ. Энэ сагилгажуулт мөн үү гэдээ асуусан. Тэгсэн аврагдаад удаагүй нэг ахал да. Сагилгажуулт мөн гинэ. Энэ үнэхээр сагилгажуулт болов? За, сагилгажуулт гэж байгаа нь гараа өргөе. Сагилгажуулт биш үсттэй. Эргээ бодъё да. Хүүхэд нь худлаа ярингууд яг гадаа гаргаа шууд хөл гарын хууг цохоо явдаг эцэг их байх уу? Ороо дээр байхгүй үстэй тийм ээ. Бид хүн хамаагүй шүүж болохгүй. Тийм ээ. Ганц удаа худлаа ярьсны төлөө 10 удаа ташуурддаг эцэг ороо дээр байхгүй үстэй. Буруу зүйл хийснийхэн төлөө буу гаргаж ирээ буудаа ичдэг их хорвоо дээр байгаа болов. Чи яага худлаа яриа хулгай хийгээд байгаа юм. Ингэж гарч үхээд өрөхгүй. Тийм зүйл байхгүй шүү. Энэ явын 3 найзад мэдлэг байсан ч яасан юм бол Тэнгэрт ямар яриа болсон бэ гэдгийг үнэндээ тэд нэр мдэггүйсэн мэт. Тийм ээ. Золгүй явдал шорооноос гардаггүй, зовлон гамшигч газараас гардаггүй юм аа. Энэ юу гэсэн үг? Зовлонгийн төлөөлөх хүн яасан юм бол дээс үсчих очоод л зовлонгийн төлөөлөх хүн төрдгөө гэж хэлсэн байж. Яв 5 дахь бүлэг тэр. Нэг үргэлжлэл нь овоо басгаагүй шаазгаа юунд цуудах юм. Чи өөрөө тэгээгүйсэн бол. Гэхдээ тийм болоо үнэхээр бид нэр мэдэхгүй гэсэн үг байна. Тийм ээ. Харин би Бурхны гэрэл хийлж, Бурхны өмнө өөрийн хэргийг тавихсаа. Элифаз, Тиман хүн Элифазын үг үстэй. Энэ юу гэсэн үг юм бол? Чиний ингэж зовж 10-ын 10 өр хүүхдээ алдан хамгийн төрөнгөө алдаад ингэж их зовж байгаа чинь байж тээ. Чиний өөрийн буруугаас болсон. Би байсан болов шүү дээ. Бурхан минь уучлаарай тэр буруу зүйлээ нуулгүй Бурханы өмнө очиод гимших байсан юм аа. Энэ үг үз. Тэ үнэхээр тийм болов. Тэнгэрт ямар яриа байсныг Бурханы өмнө юу болсон бэ гэдгийг юм бол тэд нэр мдэггүй учраас тэгж хэлж байгаа биз дээ. Тийм биз? Энэ хайргүй мэдлэг нь ийм аюултай байна. Бүх юм зөвшөөрөгддөг. Харин бүгд тустай биш. Бүгд зөвшөөрөгддөг. Харин бүгд босхон байгуулдаггүй. Тийм биз? Миний хэлж байгаа энэ үг. Энэ шүүж байгаа энэ шүүлт нь үнэхээр зөв болов буруу болов бид нэр мэдэхгүй учраас яах ёстой бол үнэхээр боломжлох ёстой гэж. Мөн эсрэгээрээ мэдлэггүй хайрч юу юм бол бас аюултай. Тийм биз? Энэ ч гэсэндээ бодож үзэх ёстой зүйл. Мэдлэггүй хайр буюу үннийг үл тоосон тэр хайр нь Адамыг нүгэл хийхэд хүргэсэн биз дээ. Тийм биз? Адамд мэдлэг байсан уу? Байсан. Идэж болохгүй гэдгийг тэрээр мэдэж байсан уу? Гэхдээ яасан бол Бурхны тэр чухал мэдлэгийн үгийг үл тоон яасан бол авгаагийнхаа үгэнд ороод жимс идсэн байгаа тийм ээ. Мэдлэхгүй харин ч юм болоо мөн аюултай. Тийм учраас авралыг авсан хүн энэ бүхнийг сайн бодонгоо авч явах ёстой гэдгийг харуулж өгч байгаа. Яагаад вэ? Хайр зүвс юмд баярлдаггүй. Харин үнэнд баярлдаг. Тийм ээ. Жинхэнэ хайр нь юу юм болоо? Зүвс зүйлийг хараад баярлдаг зүйлийг ойлгож байна. Энэ хороо дээр тийм тохиолдлууд хичнээн олон байна. Үр хүүхэд нь буруу явсныг харсаар ээж юу юм бол түүнийг хайр гэж андуурдаг.
хайр гэж андуурангаа өөгшүүлдэг. Эцэст нь яах вэ? Эргэж буцахын аргагүй тэр буруу замаар явсны дараа хичнээн харамсаад дэндүү хожимдсон тохиолдолд хороо дээр хичнээн олон байгаа бол тийм биз? Буруу зүйлийг нь буруу хэмээн хайраар зэмлэн хэлэх ёстой биз тийм биз? За. Тийм учраас бид хүн энэ бүдрүүлийн гим нүгэл гэдэг зүйлээс үнэхээр болгоомжлох ёстой гэсэн үг байна. За гэхдээ энэ бүдрүүлж байгаа хүн асуудал биз? Ихтэй биш те. Бүдрээд унтсан гэж байгаа хүнд ч асуудалгүй болоо. Тэнд нь ч асуудал бий. Магадгүй энэ цагт ингэж бодож байгаа юм бахан. Өдөрөөс пасторista миний сэтгэлийг өстө онгот сайхан хэлж өглөө гэнэ. Тэр ах тэр их надад өстө тэгж хэлсэн байхгүй юу? Тэг бодож үзье да. Хэлсэн хүнд нь ч асуудал байж болох ч. Түүнийг сонсоод унсан хүнд нь ч асуудал байхгүй болоо. Үндэ байх. Ягаад вэ? Үнэндээ Библиэлд хэлсэн мэт. За 2 дугаар Петр номын 2 дугаар үгийг харъя да. 2 дугаар Петр 2-ыг харъя. 2 дугаар Петр 2-ын 9 дугаар ишлэл. 2 дугаар Петр 2-ын 9-ийг хамтдаа уншия. Сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвхт бас хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дороо яаж барихаа эзэн мэддэгэ гэж хэлсэн байгаа ч. Үнэхээр эзний өмнө сүсэг бишрэлтэй амьдрий гэж хичээж байгаа тэр хүнийг эзэн яах вэ? Сорилтоос ангижруулна гинэ. Ангижруулна гэж хэлсэн байгаа ч. Дуулал номын 37 дугаар бүлэг дээр юу гэж бичсэн байдаг вэ? Хүний алхмууд эзнээр тогтоогдод байгаагаад замд нь тэр баярлё. Тэрээр бүдрвч газар хөсөр унахгүй. Учир нь эзэн мутраараа түшдэгэ гэж хэлсэн. Үнэхээр итгэл сүсэгт амьдрий гэж байгаа тэр үнийг өштэй бурхан тэр сорилт дундаас нь яд юм бол авардаг гэж хэлсэн. Бурхан итгэмжит үлээ. Учир нь та нарт тэр христчин хэтэрсэн зовлон юу гинэ? Зөвшөөрөхгүй. Мөн сорилттай хамт гарах гарцыг нь яах юм бол эзэн гаргаж өгнө гэж хэлсэн баг. Тийм үү? Тийм учраас үнэхээр би бүдэрлээ гэж хэлж байгаа тэр хүн биш те. Үнэхээр би бүдэрсэн болоо эсвэл яаж хийж байгаа бүдэрхийг хүсээд бүдэрсэн болоо. Нарийн бодоод үзвэл яах вэ? Идэглэр амьдрах нь хэцүү санагдсан учраас юм бол өөрөө бүдэрчж болно гэсэн үг баг. Тийм үү? Ягаад вэ? Эзэн сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахаа мэднэ гинэ. Мэднэ гэж хэлсэн байгаа. Тийм учраас эзэн өдийг хүртэл бидний итгэлийн амьдралыг харангаа тасралтгүй юм болоо түшиж байгаа учраас. Ойлгосон биз? Тийм учраас бид хүн хин нэгнээс болоо бүдэрлээ гэдэг нь яриан ч юм болоо үндэ бурханы өмнө зогсгүй гэж бодож байна. Тийм үү? Зам нь эзний таалалд нийцэн хүмүүнийг эзэн дайснуудтай ч үгнэ эв түнжинтэй байлгана гэж хэлсэн. Тийм үү? Эзний өмнө тэр зам нь таалагдах үед. Үнэхээр эзний юм зөвхөн амьдрэ гэж байгаа тэр үндэ штэ гарах гарцыг гэж дайснуудыг нь чад гинэ эв түнжинтэй болгож өгнө гэж эзэн хэлсэн. Мартаж болохгүй шүү. Тиймээс үнийг санангаа бид хүн үнэхээр энэ бүдрүүлийн талаар тунгаан бодон болгоомжлох ёстой гэж бодож байна.